Дорнодын багш 2023 уралдаанд оролцогч Монгол Улсын заа харгач мэргэжлийн зэрэгтэй Оюунбаатар овогтой оюун зүлнэ. Боловсролын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2 удаа 5 дугаар анги төгсгөөд одоо 1-р ангидаа ажиллаж байна. Хүүхэд бүрийн математик сэтгэлгээ хөгжүүлэхийн сацуу бүжгийн урлагаар авьяасыг нь хөгжүүлж ажиллаж байна. Үүний үр дүнд хүүхэд бүр бие даан ажиллах чадвартай, өөртөө итгэлтэй, багаар ажиллах чадвартай болдог. Сурагчид нь математик цаг сумны нэрэмжит уралдаанд 1-2 дугаар байрт шалгарч байсан мөн олон улсын кенгуру олимпиадад 1-2-3 дугаар зэрэгтэй математикийн мини олимпиадад мөн хүрэл медаль хүртэж байсан. Жил бүр уламжил болгон зохион явуулдаг сургуулийн аврах шалгаруулах цагаан сарны бүжгийн тэмцээний аврах ангиар 3 удаа шалгарч шилжин явах цомын эзэд болсон. Сурагчид бүжгийн урлагаар хичээлсний үр дүнд нийтэж, тусч, гоо зүй мэдрэмжтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшөж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эцэг их, асран хамгаалагч, багш сурагчдын хамтын оролцоог дэмжсэн сайн туршлага болдог юм а. Зайн сургалтын үеэр цахим хичээл 40 гаруйг боловсруулж Google Meet, WordWall, Kahoot, AR болон VR технологи ашиглан хичээл сургалтаа явуулж байна. Энэ хугацаанд AR технологи ашиглан хэрэглэгдэхүүн бэлтгэн боловсролын шинэчлэл 5 төслийн хүрээнд сайн туршлагаа түгээн дэлгэрүүлсэн. AR технологи нь сурагчдын бие даан суралцах боломжийг дэмжсэн хэрэглэгдэхүүн гэдгээрээ онцлогтой. Мөн шин санаа, шинэлэг арга зүй бүсийн зөвлөгөөнд тусгай хэрэгцээд хүүхдэд ажилласан туршлагаа танилцуулсан. Боловсролын чанарын шинэчлэл сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр 4-ийн хүрээнд бид чадан төслийг амжилттай зохион явуулж тайлангаа тавьсан. Хичээлийн хөтөлбөрийн уралдаанд секцээрээ хамтран 2021-2022 онуудад 2 удаа 4-р байрт шалгарчээ. 2018 онд Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу багш алтан медаль, 2020 онд зайн сургалтын шилдэг арга зүйтэй багш, 2022 онд арга зүйч багш шагналаар шагнуулсан. Багш та хүүхэд шүүгсэн их өргөөний эзэн юм, багш та хүсэл толгилсон ирээдүйн замын их юм а.